хууль зүйн байнгын орон дээр байсан уу тий? Өнөр цэцгийн асуудал бол амар хэрэгэлзээд агуулж штэ. Төрийн нууцыг задлсан хүн хэн бэ гэдэг асуудал хөндөгдөж. Тэр төрийн нууц материалыг гаргаж өгсөн хүнийг заавал олох хэрэгтэй. Тэр хүн хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Хадгалсан биш. Тий, хадгалсан биш. Өнөр цэцэг төрийн нууцыг хадгалах хамгаалах ямар ч үүрэг байхгүй. Тийм учраас бол яг энэ үүргийг хүлээсэн хүмүүс алдсан болвол алдсан юм уу шилжүүлсэн болвол тэр хүндээ хариуцлага тооцох учиртай байхгүй. Тэгэхээр юм чинь ингээ бүдэг бодог байгаад байгаа учраас ард түмэн бол итгэл алдраад байгаа нь тэндэл байгаа юм. Асуудал тавигддаг, шийдэгддэг. Жишээлбэл одоо тэр музей дээр 7 тэрбум төгрөг яагаад гарсан юм? Үнэхээр тэр хүмүүс тэр музей рүү 7 тэрбум төгрөг зарцуулсан юм уу гэдэг асуудал байгаа шүү дээ. Гэтэл одоо ингээ хинч ярьдаг. Аваад хуваагаад авцсан гэж яриад идэг. Гэтэл энэний араас хүн явдаг. Өнөрөдөр бол хэрэг хэлсээр өгчдөг. Гэтэл тэр материал гаргасан хүний тухай нэр ус байдаггүй. Гол нь тэр хүнд хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хууль шүүхийн байгууллагынхаа одоо юу гэдэг хараад бусаар шийдвэр гаргаж чадахгүй байна гэдэг дээр л нэг асуудал. Ер нь энэ их үл ойлголцлын ар дээр бол бид нар энэ хууль шүүхийнхаа бие даасан байдлыг хангах тухайд Монголын парламент их тодорхой ажил хийх шаардлагатай байна. Би бол их олон зүйлийн судалгаа гаргаж байгаа. Ер нь их хуучнараа гэх юм уу улс төрийн нөлөөлөл байнга орж идэг ийм салбар бол манай хуулийн салбар хэвээрээ байна. Бид бол шүүхийн бие даасан байдлыг хангаж өгөхин төлөө чадлаараа хичээх хэрэгтэй байна. Прокурорын бие даасан байдлыг хангахын төлөө чадлаараа хичээх хэрэгтэй байна. Авилгалтаа тэмцэх газар маань ил тод байх тухайд авилгалтаа тэмцэх газрын бие даасан байдлыг хангах тухайд цоошин одоо хуулийн нөхцөл үүсгэхгүй болохгүй юм байна. Ер нь энэ байгууллагууд маань үнэн зөв байна гэдгийг бид нар нотолж харуулахын тулд хуулийн шинжилэл зайлшгүй хийх цаг болсон байна. Сүүлийн 10 жил бол огт юм хийгээг байна. Огт юу ч хийгээг байна. Хонгил хэвээрээ байна гэж ингэж харагдаж байна. Жишээлбэл өчигдөр би Зандаа хүүгийн инх болд даргыг эргэж утсан. Тэгэд инх бол даргын өрөөнд хоригдож байгаа хүмүүсийн тухай яриа сонсож байхгүй юу? Тэгэхэд 600 мянган төгрөгийн зөрчлийн хуулиар торгуулсан залуу зөрчлөө төлөөгөө 5 хоногт 40 хоногийн хорих ял авч байна. Зүгээр л ингээд хорих газрыг энгийн хүмүүсийг болохоор хорих газрыг дүүргдэг ийм процесс явдаг. Эрх мэдэлтэй албан тушаалтай хүмүүсийг шалгаж байгаа замын дунд орчдөг. Тийм учраас бол энэ их тодорхой болох хэрэгтэй. Нөгөө талдаа хуулийн орчинд хэрэгэлзээ байна. Хуулийн орчин маш их хэрэгэлзээ байна. Жишээлбэл одоо авилгалтаа тэмцэх газар маань яг авилгалын тэмцэл рүү, шалгалт руу орох хүн хүч байна уу? Ягаад гэвэл албан тушаалын хэрэг гэж нэрлээд тэгээд аймгийн засаг дарга нар, сумын засаг дарга нар гэдэг энэ нөгөө албан тушаал хашиж байгаа хүн болгоны ажлын зөрчил рүү давхиж орохоор энэ бол ажлын зөрчил байхгүй. Ажлын зөрчил рүү бид нар энэ эрүүгийн хуулийн тийм заалт байгаа учраас тэрнийхэн дагуу давхиж ороод мөнгө хохирол байхгүй. Ямар нэгэн төлбөрийн хохирол байхгүй. Ямар нэгэн улсын төсвийг эзэн уусан зүйл байхгүй. Гэтэл гаргасан шийдвэрийг нь мушгих боломж байгаа учраас сургуулийн захирал одоо цэцэрлэгийн эрхлэгч энэ төр далав хашдаг энэ 100 мянган хүний араас яваад жинхэнэ тэр мөнгөний хулгай хийж байгаа хүмүүс жинхэнэ авилгал авж байгаа хүмүүсийн араас явдаг хүн хүч нь бол бүрдгүүн байна. Тэгэхээр цаашдаа бид нар бол яг энэ авилгалын хэрэг гэдгийг тусад нь ялгаж тэр авилгалын газар маань яг тэрнийхээ эсрэг явж чадхууц тийм фокуслсон хуулийн орчин хийж өгөхгүй бол маш тийм хязгааргүй хүрээн дээр шалгах хэрэг өгснөөсөө болоод цөөхөн хүнтэй энэ байгууллагын хүн хүч хүрэхгүй байна гэсэн зүйл бол бодтой харагдаж байна.